Сайн байцгаана намайг Өгмөр гэдэг байж өчнө байгууллагт сүүлийн 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ хугацаанд би маш олон газараар явсан, маш олон хүнтэй танилцсан, маш их зүйл сурсан. Энэ бүхнийгээ та бүхэндээ хуваалцах үүднээс энэ блогийн анхны дугаар гарч байгаа лээ. Өнгөрсөн 100 буюу 2019 оны 100 болохоор би өөртөө зөвлөг GoPro drone бусдаа илийн бичлэг гэж хэрэгсэл бодлож өөрийнхөө явж байгаа газрууд болон таалагдсан зүйлсийн зургийг авч ирсэн байгаа. Тэгээд ер нь бол энэ болохоор би өөрөө влогны нэгсэн амьдралдаа бодж үзээгүй. Гэхдээ мэддэг бүхнээ та бүхэндээ хуваалцахад таатай байх болно. Хамгийн ихэд дугаараа би гоос эхлэе гэж бодсон. Дөрвөн газар сонгож авсан байгаа. Энэ болохоор цагаан соврог, Ёлын ам, Хонгорис, Баянзаг гэсэн дөрвөн газар байгаа. Эхний газар цагаан соврог, энэ болохоор Дундгов аймгийн Үлзий цомд байдаг. Улаанбаатар хотоос 440 хавцаа засмал замаар яваад холдын орчинд 100 гарт тийшээ сач ордог байгаа. Хэрвээ та нэг энэ дууны клипт нэг иймэрхүү эсвэл нэг иймэрхүү зураг ч юм уу энэ Instagram гоё зураг харж байсан байж магадгүй цагаан соврын тухай. Энэ нь болохоор 40 м өндөртэй 200 м урт хавцлал юм аа. Газрын хөөсөндөө маш их өндөр хэмжээний зэсээ агуулмж ихтэй учраас газрын өмнө ийм өөр өнгөтэй байдаг. Улаан, улбар шар, шаргал зарим газар ягаан өглөө нар ургахад орой нар жаргахад очих юм бол газрын өнгө бол тодорч үзэсгэлэнтэй харагддаг байгаа. Хэрвээ та газрын хөрсөн дээр хүрээд үзвэл бороо орсны дараа нэг шавар хатцсан байлын тиймэрхүү мэдрэмж төрнө. Дээрээсээ буюу цагаан сураг дээрээсээ гараад 90 тойрны харах боломжтой. Бас доошо буугаад тойрон алхах бас боломжтой байдаг. 90 тойрны алхаж чад могоноос боломжтой байх хэрэгтэй. Учир нь цагаан сургад маш их могоо байдаг. Суурийнхаа дээгүүр алхаж байгаа үедээ төгсгөл хэсэг буюу ирмэг хэсэг рүү хамаагүй ойртох бас маш аюултай. Энэ нь болохоор газрын хөрс сул хөрс болохоор нурах бас тохиолдол байдаг. Хоёр дахь газар нь болохоор Ёлын ам байгаа. Ёлын ам нь болохоор Улаанбаатароос 600 м-ийн цайд 70 цодод хотоос 45 км. Харамсалтай нь одоо Ёлын амны дроны бичлэг байхгүй учраас хүн GoPro дээр бичсэн бичлэгүүд болон миний өмнө уцаараа бичиж байсан бичлэг болон зургуудыг ашиглаж энэ хэсгийг танд төрсөж үзүүлэх байгаа. Ёлын ам дээр очиж хамгийн түрүүнд тантай таарлах бол тусгай хамгаалалттай газрын ийм пост байдаг. Постноос харахад уулын замаар 10 км яваад алхах цэг дээр нь тэнд та морь болон тэмээ хөлсөж хавцлан дураа унах боломжтой. Алхах цэгээс гараад уулын дундуур 800 м яваад аль хэдийн хавцал маань гараад танд мэдрэгдээд эхэлсэн байна. Энэ нь болохоор хоёр уулчин нарийсаад мэдээж ёл шувуу их нөтгөлдөг болохоор Ёлын ам гэж нэрлэдэг. Ёл шувуу нь болохоор асан дараа ордог хоёр дахь том шувуу юм аа. Гов уран сайхан уулын маань хамгийн өндөр зээг нь 1470 м. Голоор нь ороод алхаад явж байхад ер нь та говь газар ирсэн гэдгийг хэсэгтээ мартдаг. Учир нь хавц дундаа маш сэрүүхэн тийм хангаа газар шиг тийм сэрүүхэн сэлхтээ бас байнга мэдэрнэ. Нийт хавцлалын маань урт бол нэг талаас нь нөгөө тал руу нэвт алхахад 13 км байдаг. Та 200 м өндөр тийм сүрлэг чулуун хан дундуур алхах нь энэ бас байгалийн сүрдмээр тогтц байдаг. Хавцлал дундуур жилийн дөрвөн үйлрэл уурч байдаг жижигхэн гол байдаг. Энэ өвөлдөө болохоор хөлдөөд нэмж хөлцөөр байгаад энэ нэмэх хэмжээний мөс үүсдэг. Одоогийн байдлаар бол 6 сарын 10-д гэхэд бол 6 сарын 10, 15 гэхэд хамаг мөс нь хайлаа дууссан байдаг. Өмнө нь бол нэг 5-10 жилийн өмнө бол жил өнд мөс нь бол бүтэн жил тойроод үнждэг байсан. Мэдээж энэ бол харамсалтай дэлхийн талаархтай холбоотой. Дэг үедээ бол мөсний хэмжээ нэг 5 м, 6 м хүрэх тохиолдол байдаг байсан. Одоо бол харамсалтай дөнгөж 1 м гаруй 1 м 50-тай байгаа. Гурав дахь газар нь болохоор Өмнө Гав аймгийн Сэврээ сумд байдаг. Хонгорис байгаа. Энэ нь болохоор 70 цодод аймгийн төвөөс 180 км хэвчлэн шороогоор явж очдог. Хэрвээ та говийн дом кино үзчихсэн бол энэ дээр зураг авалтын энэ газар ирсэн байдаг. Хонгорис нь хамгийн өргөн хэсэгт 10 км, урт нь ойролцоогоор 180 км, хамгийн өндөр зээг нь 200 м гэж ярьдаг. Гэхдээ мэдээж ил болохоор салхины нөлөөр байнга өөрчлөгдөж байдаг учраас энэ дээр яг 200 м гэж тогтдог. Хонгорис нь болохоор салхины нөлөөр үүссэн гэж үздэг. Хонгорис нэр оройны явал байж байдаг жагаагүй хамгийн өндөр зээг нь очиолоод байгаад тэндээсээ дээшээгээ авирч гардаг байгаа. Гэхдээ явар нь бол ойролцоогоор 30-аас 40 минут заримдаа цаг гарах тохиолдол байдаг. Мэдээж ийс болохоор дээшээгээ хоёр алхлаа гэдэг нэг алхам буцаад хойшоо ухардаг. Дээр нь гар суугаад ийсээ бүхэлдээ хараад үнэхээр байгалаа сайхныг мэдэрч чаддаг газар. Миний хувьд би зундаа хамгийн багадаа 7-оос
нэг 8 удаа гарч байгаа. Гэхдээ гарах болгонд би үүддэггүй нар жаргаж байгаа өнгө бол өөр байдаг. Нар гарах болгонд өөр жаргадаг чинь үүлний байдал нурд хаана нарж гарч байгаас өгсүүлээд ер нь хідэн ч удаа гарсан ууд харгүй газар байдаг. Миний эсэн дээр очиж хамгийн дуртай хийх зүйл бол замдаа бүдэн бий байгаад эсэн дээрээ гараад нар шингээ хараад пив шимээ сууж явах бас үнэхээр гоё мэдрэмж авдаг. Эсэн дээр гарчаад ер нь дийлэх хүмүүс бол биднээсийн цасан дээр голоодаг тийм тавар жаргал яваа гарцсан. Дээрээс нь доошоо голгож бууж бас болдог. Миний хувьд бол хамгийн анх сноубордыг гуйж аваад авч дээрээс нь голгож үзсэн болдог юм байлаа ер нь бол. Уучлаарай сноуборд чи буруу юм дэргэлж гад. За, бэлнэ. Ура! Ура! Тэрний дараа чараад хамгийн сүүл өнгөрсөн дуу болохоор хамгийн crazy үйлдэлсэн бол тэр нь болохоор ундуу дуу дээш нь чирч гараад доош нь эснээ уруу унж үзсэн. Тэр нь бас айгүй гоё туршлага болж үлдсэн да. Нэг өөрөөгөө нэг удаа чаленж хийгээд таны 17-15 кг дөрөв гарах бас үнэхээр чаленж үнэхээр хэцүү байсан. Гэхдээ дээр нь гараад чатлаа гэдэг мэдэн бас үнэхээр гоё байсан да. 태연이지. 신사룡. бас sand whistling буюу илс шүглэж байна гэж бас хүмүүс ярьдаг. Тэр нь болохоор илс ингээд нураах илсээ түлхээд нурангууд хоорондоо нэг гэс нэг чимээ гардаг. Энэ нь бас сонирхолтой. Дөрөв дахь газар буюу сүүлийн газар энэ болохоор Баянцаг Өмнөв аймгийн Булган сумд байдаг. Аймгийн дүүсээ баруун хойшоогоо нэг 100 км байдаг. Энэ бол эхний газартайгаа төстэй эрэг байдаг гэхдээ улаан өнгөтэй. Эндээс хамгийн анх 1920 онд Америкийн палеонтологч Ray Andrew Chapman гэж хүн динозаврын чулуучсан өндөг олж байсан. Тэрнээс гадна палеонтологийн маш их олдвор олж байсан. Эндээс Европт болон аялал жуулчлалын маршрут энэ аюу алдартай газар. Ray Andrew Chapman өөрөнд дагуулж гарч ирсэн. Аюу том хайвал экспедиц гарч ирсэн юм байлээ. Тэр үедээ бол Лондоноос олдсон олдвороо 100 тэмээнд ачаад Бээжинд хүргээд Бээжингээс цаашаа Америк руу нэвч авсан гэж бас түүх байд юм байлээ. Англи хэлээр бол Red Flaming Cliffs гэдэг энэ болохоор нар жаргаж буй үед уул хазын хөрсөн тийм бор хүрэн улаан дөнгөтэй энэ нэг шатаж буй гал шиг харагдсан. Тийм учраас Red Flaming Cliffs гэж нэрлсэн. Шар шаварнаас жоохон хойшоо Баянцаг буюу заган ой байдаг. Өнөөдөр бичлэг маань өөр өндөрлж байна. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд эхний видео болохоор видеон дээр эдит яаж хийх вэ? Яаж микрофон дээр дуу оруулах вэ гэхшээний маш их асуудал байсан. Гэхдээ дараагийн удаад илүү чанартай видео гарна гэж найдаж байна. Газруудын онцлог болон түүхийг бол ерөнхийд нь айгүй базж ярьсан байгаа энэ дээр. Хэрвээ та өмнө үе хүн бол хэрвээ дунд үе хүн бол энэс илүү сонирхолтой факт ч юм уу сонирхолтой илүү гоё мэдээлэл байх юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Хүмүүстэй хуваалцаарай. Дараагийн дугаар төвөөсгэрийн хөвгөн хаан эсэн тасархай хар хорон цутаалан орхны өгөндий тэгээд хүн болгоны их яваад байдгүй 8 хангаан нурууны их буюу 8 нурлын аялал болон тэрүүр юу явууд яаж явагддаг тэгээд мэдээлэл нь орхуулна. Тэгээд like, share, subscribe баярлалаа.